Эрт цагт энэ дэлхий эрдэнэт хүнтэй элэг зүрхээрээ холбогдож, уйлахт нь ус болон урсаж, хайрлахт нь цэцэг болон дэлгэрч, зовгохт нь үер болон бууж, жаргахт нь нар болон мандаж, хүлээгт нь сар болон мэлтиж байсан гэдэг. Мөн хүн таныг төрөхттэй нь зун болон тэрвэрч, өсгөдтэй нь хавар болон хөтөлж, гунихад тань намар болон гудайж, өтлөхөд тань өвөл болон даарч байсан юм хэмээн эрдний нэгэн домогт өгүүлдэг ажээ. Бурхан бол өөрөө байгаль их бүлгөө. Тиймээс байгалийн амьд бүхэн уран яруу гайхамшигтай гоёмсог билээ. Бидний зорилго 4 шөнө 5 өдрийн хугацаанд 800 км газрыг туулах ёстой байсан юм. Дархуул аймгийн нийт нутаг дэвсгэрийг нар зөв тойрох буюу 4 сумын нутгаар аялах төлөвлөгөөтэй байлаа. Нэрээ яг эцсийн байдлаар зарлаад шийдчихсэн. 2 сонголт энэ дээр мэдээлэл бас харагдахгүй байна л да. Энэ ослоо гэлгүй зүгээр бүгд чи тэрийн хэлээр оролцож бүх юм чи багцлалтаа өгч шүү. Ихааны дахин нутгаар гэдэг нэр байна. Яагаад Ихааны дахин нутгаар гэж нэрлсэн бэ гэхээр бид хоорондоо ярилцсан л да. Монголын улс товчоогоор бид 2 жил радио жүжиг, аудио жүжиг хийх гэж англи монгол хэлэн дээр энэ төслийг ажиллуулж байх хугацаанд энэ зохиолтой бас нэлээд гүн нэвтэрч орж танилцаж судалж дотор нь байгаа тэр нууцлаг манай Монголын их эзэнт гүрний Чингис хааны маань түүхүүдтэй сонирхолтой түүхүүдтэй танилцж байсан. Монголын нууц товчоо зохиол дээр хэд хэдэн чухал газрууд манай энэ Дархан Сэлэнгийн нутгаар байдсан байна гэдгийг мэдэж авсан. Чиглэл хаагур. Өдний хоолны дараа 13:30-аас 18 цаг хүртэл Монголын нууц товчоо тэмдэглэгдсэн хүүтний голын тулдаан болсон газар. Дархан хотын энэ газар нутгийн түүх дурслын одоо чухал тэр объектууд мөн байгалийн үзэсгэлэн газруудыг бид энэ кинонд үзүүлээ, баримтжуулъя, одоо авч үлдээ гэдэг зорилгоор энэ кино хийх байсан. 13 дугаар зууны үеийн Монголын их эзэнт гүрний түүхэн баримт мэдээлэл их эзэн Чингис хааны үнэн намтар түүхийг өнөө хойч үед үлдээж ирсэн чухал их сурвалж болох Монголын нууц товчоонд Дархан Сэлэнгийн бүс нутгаар орших олон түүхт газрууд байдаг нь түүх судлаачдын хэдийнэ танил болжээ. Буурхээр, Хүүтний гол, Мухрын гол, Мойлтуул, Дулаан хаан, Чингисийн морины уяа 1201 онд бичигдсэн бичигт хад зэрэг газрууд нь буурал түүхийн жимийг нотолж байна. Дархан хотын түүх гэдэг нь ерөөсөө энэ орхны хүндэд одоо бас энэ 50 жилийн түүх бол биш юм аа. За энэ талаар бол бас түүхийн олон одоо сурвалж бичгүүж бол байдгаа. Тэгэхээр бид нар энийг одоо бас задлан шинжилж энийг одоо баримт кино хэлбэрээр ингээд олон нийтэд түгээх ер нь цаг нь болцсон байна гэж бол бас ер нь залуучууд нийл цугаад нэг юм ярьдаг шүү дээ. Тэгэхээр энэ санаа бол гэж гаргаж ирсэн. За энэ үед нь одоо миний бие одоо бас тэнд байлцах завшаан бол тохиолсон л да. Тэгээ бид нар энэ талаар ярилцж байгаад одоо дахнаар овлогдсон одоо залуучууд бидний хувьд бол Дархан хотынхаа энэ түүхт 50 жилийн хойд барьж байгаа том бэлэг болох юм аа гэж бол ярилцсан. Тэгээд бол миний зүгээс гол энд нь бол ямар хэлбэрээр оролцох вэ гэхээр бол гол нь санхүүгийн талынхын асуудал энэ төслийг одоо санхүүжүүлэх талаас нь бол хамтарч ажиллая гэдэг одоо санал бид нар гаргаад ингээд одоо энэ ажил бол үндсэндээ 2010 оны 6 сараас эхлээд одоо нэлээд эрчимтэй өгж 18 хүний бүрэлдэхүүнтэй баг гарч одоо баггүй хугацаанд одоо энэ ажлыг хийж нэлээд одоо хөрөнгөж хайж ингэж ажлын үр дүнд бол өнөөдөр биелэлээ олж өнөөдөр одоо дарханчуудтай Монголынхаа иргэдтэй энэ түүхийнхаа одоо тухай энэ сайхан одоо баримт кино болж одоо гарах гэж байгаа явдал бол үнэхээр сэтгэл их одоо хаглан байгаа юм л да. Их хааны Дархан нутгаар баримтд энэ кинонд зайлшгүй түүхийн үндсэн 3 одоо тийм шийдмээр холбоотой байгаа. Хамгийн эхлээд Дархан хот өөрөө залуухан ийм шин түүхтэй хот. Монголын 2 дахь том хотын хувьд 1961 оны 10 сарын 17-нд энэ хотын түүхийг одоо эхлүүлсэн гэж үзэхэд тэгэхээр энэ бол шин түүх. 2 дахь гол үндсэн нэг шийдвэр нь бүр урагшаа яваад 13 дугаар зуун Монголын их эзэнт гүрний үе эзэн Чингис хааны түүхтэй үйл амьдралтай нь одоо их холбоотой болж ирж байгаа юм. Яагаад гэвэл Дархан нутаг дээр Монголын нууц төвчөнд гардаг эзэн Чингис хааны үеийн гайхамшигтай одоо том тулалдаанууд энэ дэх зэр зэвсгийн уран дархны газар
Монголын их эзэн төрний цэргийн тэр сүр хүчийг илтгэсэн зэр зэвсгийн агуулга энэ нутгаас олдсон юм түүхтэй. Тэр орон дэлхийд бас залбираа тэр ард түмэд яаж аж аргалгаа өргөж ирсэн. Тэрийг тийм дай нэггүйсэн бол манай Монголд байхгүй ч гэсэн билүү. Монгол технологиод яаж хамгаалах уу гэдэг талаараас хүмүүс ярилцлага хийж өөрсдөө сандаг харж байна. Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн анхны төр тулс хүнүүгийн Монгол гүрэн оршин тогтнож байсан тэр үедээ Дархан нутаг холбоот. Яагаад гэвэл эндээс ойрхон холгүй байгаа ноён уулын алдарт тэр түүхийн дурсгалууд бол хүнүг өрний оршин тогтнож байгааг өнөөдрийн хүмүүст бол одоо илэрхийлж баталгаажуулсан. Тэгэхээр ерөөсөө Дархан нутгийн энэ орчмоос хүнүг өрний цэрэг зэвсэг төрт ёсны уламжлалтай холбоотой олон түүхэн баримтууд олдож байгаамаа. Тэгэхээр энэ яхаргагүй энэ гурван шижмээр их хааны Дархан нутгаар гэдэг энэ киног дарханчуудаа залуу үеийнхэндээ одоо бахархуулах, омогшуулах, мэдрүүлэх, судлуулах зорилгоор энэ киног бүтээх юм зайлшгүй шаардлага гарч ирсэн. Үннөө их гүрний засаг захиргааны үндсэн 3 хэсгийн төвийг нь Модун Шаниу хаан өөрөө захирч байжээ. Модун хааны өргөө нь Хангай нуруу орхон мөрний хөндөд байсан нь яхаргагүй энэ л Дархан сэлэнгийн сав газар юм. Өчигдрүүгээр өнөөдөр бүр маргааш гэж бол байдагтай адилхан бол хүн бол өөрийнхөө үг түүхийг одоо мэдсэний үзэлээр бол цаашаа хөгж төвжиж явдаг. Энэ бол хүмүүний одоо цайд хөгжлийн гол толгор гэж би ойлгож авдаг. Тэгэхээр бол энэ судалгаа явагдсны дараа бол тухайлбал одоо миний одоо Дархан хотын үг түүхийн талаарх ойлголт, Дархан хотын энэ сайхан үзэсгэлэн байгалийн одоо газар нутгийн талаарх ойлголт бол одоо тэлсэн. Одоо энэ бурхантын хөндий Дархан хотын энэ одоо ай сав газар энэ дөрвөн голын одоо дунд байж байгаа ай сав газрын талаарх түүх бол ариун баялаг юм аа. За энэ түүх маань одоо ерөөсөө маш олон зуун жилийн улбаатай юм аа. За энэ дээр түүхийн маш олон дурсгалт газрууд байж байна. Тэгэхээр энэ бүгд одоо олон түүхийн холбогдлолтой одоо баримтууд бол бидний энэ одоо хамтарч бүтээсэн энэ бүтээлд бол одоо тод томрооноор бол тусгагдж өгж байгаа нь бол одоо дархантуудаас тогтохгүй одоо Монголын ард түмэнд одоо маш үн цэнтэй ийм одоо бүтээл болж байна гэж би бодож хэлмээр байна. Манай тооллын өмнөх 3 дугаар зууны 209 онд Төв Азийн нүүдэлчин аймагуудын дундаас анх түрүүн эрдний төр тулсыг байгуулж хүчрхэгжин мандсан Хүннүү их гүрэн нь Монгол аймагуудын 24 түмтээс бүрдэж байсан учир тавилантай. Эрдний түүхт өвгдөөдс хүннүүчүүд маань нэгдсэн төр улсаа байгуулж мандан бадарсан энэ нутаг дээр орчин цагийн дарханчууд бид мөн л 24 дахь зууныг нилээн нутаглаж байгаа нь хувь заяаны гайхмаар ховорхон тохиол билээ. Дархан аймгийн нутаг дээр Хүнүүгийн юус гэсэн түүх дурсгалын газар нэлээд хэд байдаг. Энэ дээр бол Хүнүүгийн бичигт сосон бичигт ад гэж энэ бол одоо Монгол Улсын түүхэнд орсон номхон зүйл байдаг. Түүнээс хүүдний голын орчин байна. Ерөөгийн голын энэ орчин бэлчрүүдэд бол бас түүх дурсгалын нэлээд олон газрууд ялангуяа Тэмүүжингийн Чингис хааны үеийн бас томхон зүйлүүд энд түүхийн дурсгал зүйлүүд байдаг. Бас томхон тулдаан болж ирсэн газрууд байдаг гэж ингэж манай түүх судлаачд бол бас тодорхой таамаглалуудыг дэвшүүлсэн байдаг юм аа. Энийг бид нар бүх шатнд нь уялдуулж судлах хэрэгтэй. Цааш нь энийг улам судалж түүх шашруудын даваа судалж байжуулах хэрэгтэй. Цааш нь бас түүхсүүдийн мөн илрүүлэх хэрэгтэй гэж ингэж үзэж байгаа. Хэдхэн жилийн өмнө л хэдэл би Дархан хотоо бол үндсэндээ бол 50 жилээр л төсөөлдөг байсан л да. Гэхдээ энэ Дархан хотын унган энэ газар шороон дээр ямар түүх нуугдж байсныг бол сая энэ бидний энэ хийсэн кинон дээрээс та бүхэн бас олж авах бах. Бид нар ч өөрсдөө хувьдаа асар их мэдлэгтэй болж авсан даа. Туйлын их баяртай байдаг. Аялал эхлэхээс өмнө бол бараг сар орчим бэлдэж бүх бэлтгэл ажлыг базаасан л да. Урт замыг хэрхэн яаж туулд юм байна. За тэр зуны халуун наранд яаж явах ёстой. Наацхийн тэр эрүүл мэндийн талаасаа тэгээд тэр даатгал болон босод тэр аль биесны бичиг цасны ашиглалтын хүртэл бид нар бодож нэлээд боловсруулж хийсэн л дээ.
Багийн бүрэлдэхүүн продакшны багт продюсер, найруулагч, 1-2 дугаар камер, зураглаач нар, мөн дууны найруулагч, за мөн тогоолч нар, багийн менежер, эмч нар, механик засварчид, жолооч нар багтсан байлаа. Манай багийн хамгийн гол хүмүүс бол түүхч, судлаач нар юм. За ер нь бол Дархан уул аймаг маань өөрөө анх 1961 оны намар нэгэн жижигхэн нэг төмөр замын өртөө байгуулснаар анх суурэ тавьж байсан байх юм. Тэр газар нь одоогийн хуучин Дарханд хуучин нэрээр бол Давхрын төмөр замын станц гэж нэрлэгддэг байсан байх юм. За тэгээд 1962 онд Мөнх найрамд Монгол Ард улсын Ардын их хурлын тэргүүлэгчдийн 152 дугаар зарилгаар Дархан хот гэж нэрлэдэг болсон байна. Бурхан багшийн сэрэг дүрийг бол нутгийн иргэн Дорж багшийн санаачлагаар 2003 онд бүтээсэн байна. Бурхан багшийн дүрд очихын тулд 108 шатаар өксөж очно. Махамуны шагжээ мөний сууха. За тэг алтан шар зам цагаан байх болтугай. Энэ бол Монголын анхны дүүжин гүр их өвөрмөц хийцтэй. 110 м урт, өргөн нь 4 м, өндөр нь 16 м. Бурхан багшийн сэрэг дүр морин хуур цогцлбор хоёрыг холбосон ийм Монголд ганцхан байх дүүжин гүр байна. Хөхөн амжил хэмээх эртний монголчуудын морин хур хөгжмийн домгоор сэдвэлэн бүтээсэн давхиж буй хурдан морьтны 18 м-ийн өндөртэй хүрэл хөшөө бүхий байгууламж нь дарханчуудын хил заншснаар бол морин хурын цогцлбор юм. Монгол зүйлтийн найрамдлын хөшөө. Монгол зүйлтийн залуучуудын их наадмын үеэр анх барьж байгуулжээ. Ханы Дархан нутгаар 2010 баримтлал киноны баг City Tour буюу хоттойгоо танилцах тийм аяллыг зохион байгуулж байна. Энд үнэхээр гайхалтай. Би энд анх энэ бүгдийг барьж байгуулж байхад нь ирж байсан л да. Өнөөдөр ингээд дахиад ирэхэд тэр үед дөнгөж суулгаж байсан моднууд нь маш өндөр ургасан байхыг хараад надад их сайхан санагдчих байна. Олон орны олон газраас ирсэн зуурчид зочид энэгээр л дайрч өнгөрдөг. Тэгээд аялал сонирхолтой байх гэж найдаж байна. Цааш дөрвөлжлүүлсэн хамтдаа. Төмөрлөгийн үйлдвэрийн 15 жилийн ойгоор тус үйлдвэрийн ажилчид өөрсдөө босгосон бас нэгэн өвөрмөц Монголдо ганцхан байдаг бүтээл бол энэ юм. Бид үүнийг төмөр хүн гэж нэрлэдэг. Энэ бол урлагийн гайхалтай нэгэн бүтээл. За одоо бид дөнгөж Дархан хотын төвөөс ерөөсө хэдхэн 100 м газар яваад байна. За энэ талд манай Дархан уул аймгийн төмөрлөгийн үйлдвэр. За энд байгаа газар бол бүр хүннүгийн үеийн тийм булшны үлдэгдэл байгаа. Энийг одоо бүгдээрээ сонирхцгаая. Энд яг нөгөө Дархан хотыг барьж байгуулах үед эндээс нэг элс авч байсан байна. Тэгээ элс авчиад л эндээс яасан гэхээр нэг шарилын юу шиг болсон байна. Төөхөө хааны доктор одоо активч өдөөгийн бэрлээ гэдэг алхагчтай групп 1969 оны 9 сард ирж энд малталт хийсэн байна. Энийг нөхөн юм байна одоо энд үлдсэн. Тэгээ эндээс яг одоо дээж мэж юм олж аваад тэгээ энэ бол яг харахгүй яг хүннөөгөө юм болж юм аа гэдгийг яг эндээс тогтоож өгсөн. Аз, Европ, Төв Азийг дамнасан буган чулуун хөшөөнүүд өнөөдрийг хүртэл эрдэмтдийн анхаарлыг татсаар байна. Дэлхийн нийтээр нийтдээ 800-аад буган чулуун хөшөө бүртгэгдснээс 550 орчим нь Монголд байдаг гэж тогтоогджээ. Дархан уул аймгийн Шарангол сумын нутагт мөн нэгэн томоохон тооцогдох буган чулуун хөшөө бүртгэгдсэн байна. За бидний аялал бол Ханы Дархан нутгаар Дарханы нутгаас Дарханы төвөөс Дархан сумаасаа гараагүй бид ийм сонирхолтой шинэ баримтыг олж сонсч одоо баяртай байна. За тэгэхээр Дархан хот бол өөрөө бүр хүннүгийн үеэс түүхтэй газар болох нь эндээс харагдаж болохоор байна. За тэгээд бид төмөр хүний хөшөөнөөс дөнгөж хөдлөөд бас нэгэн тун сонирхолтой газар ирсэн. Муу юм уу? Дархан уул аймагт байдаг цөөн тооны одоо Даян ламнарын агууны нэг бол энэ хулгайчийн гууд оршдог энэ агуу. Эргэн тойрон үхэр чулуунуудаас ингэж бүрдсэн. За энд Даян сууж исэн ламнар болохоор энэ их буурал уулын дэргэд жижиг
хоёр дуган татсантай тийм модон дугантай. Дугантай ийм Хуурлын хурал гэж байсан байгаа. За энэ тийм ламдар энд даянчид сууж зөвхөн номоо бясалгаад байгалаас тасраад байгалаас өөрсдөө одоо хоол ундаа олж идээд байсан ийм нэг агуу нэг хүн ингээ яваад ордог байсан гэсэн. Тэгэхээр энэ одоо сүйдээ нөгөө усны үерээр ингээ төрөгдөд нөгөө илсээр төрөөд тийм. Одоо явж айгуул ингээ бит болох юм. Уламжлалт дээр хадгалагдаж ирсэн уул усны маань нэр өөрчлөгдсөн байдаг, газрын маань нэрүүд өөрчлөгдсөн байдаг тийм ээ. За энэ тухай бол Дашцэг ах бид хэд бас нэлээд 10 гаруй жилийн өмнөөс судалгаа хийж явсан. Тэгээ сүүлийн үед одоо буруу нэрлэгдэж байгаа энэ уул усны нэр томьёог зөв нэрлэж хэвшүүлэх талаар за бас энэ ард иргэддээ ялангуяа хүүхэд залуучууд нэлээд хэлж яваа. За дээр нь 2004 онд Дархан нутгийн газар усны товчхон гэж номонд бүх уул усны нэр томьёог гаргасан байдаг. Өмнө 60 газар усны томьёог оруулж бичсэн зүйлүүд бий. Чин дарханы урталт орших одоо дарханчууд бас буруу нэрлээд байгаа. Нью-Йорк толгойг нэрлээд байгаа. Энийг бол бид яг хуучин нэрээр нь олон 10 нутгийн уугуул иргэдтэй уулзаж байгаад энэ жинхэнэ нэр нь билүүтийн толгой гэж одоо зөв нэрлэх ёстой юм аа. Энэ жинхэнэ нэрээр нэрлэхийг нэрлэж хөвшүүлж байгаа. За бид Дархан сумаас гараад Хонгор сум руу орж ирж байна. Хонгор сум маань анх 1965 онд байгуулагдсан байна. Нийтдээ нутаг дэвсгэрээрээ бол аймагтаа хамгийн том сум юм. Мөн түүхийн дурсгалт газрууд тухайлбал Эрдэнэ зурагт хад, Бичигт хад, Чулуун буушнууд мөн энэ сумд байдаг юм байна. Бас байгалийн баялаг ихтэй сум юм байна. Чулуун нүүрс, Шохон чулуу, Алт төмрийн хөдөр зэрэг байгалийн баялагууд энэ сумд байдаг байна. За бид одоо яг аль талаас нь орж ирэх Хонгор сум? Дандаа ирдэг одоо ийм байнга ирдэг энэ дардан замаараа ирсэнгүү, Улаанбаатарын замаар ирсэнгүү. Яг Хонгор сумынхаа араар ингээд тариа баригадын замаар, шорон замаар ингэж явж ирлээ. Хонгор сумын архан талд их буурлуулын цаахан талд ноён хонгор гэдэг нэртэй уул бий. Тэгээд социализмын үед энэ уулынхаа одоо тэр ноён гэдгийг тайж ноён гэдэг үгнээс их гэрвшиж одоо бид зүхтаадаг байсан учраас ноён гэдгийг хасаад тэр ноён хонгор уулынхаа хонгор гэдэг тэр уул усныхаа нэрээр нэрлэдэг одоо Монголын бас нэг эртний уламжил байдаг. Тэрнийхээ дагуу энийг хонгорын сангаж болгоод тэр нь явсараад одоо 1994 онд анх 4 сумтаа байгуулагдсан Дархан уул аймгийн Хонгор сум гэж одоо ингэж нэрлэдэг болсон. Би энд нэг Монгол анааш олох шиг боллоо. Тэр энд яаж ирснийг мэдэхгүй. Цээжин дээрээ их гоё цагаан өнгөтэй. Энэ дуграг модыг идэж явах шиг байна. Аймгийн засгийн хамгийн газрын урт талд би байгаа. Одоо шиний нэгэнд энэ нутгийн ардууд мэдээд тэнд гарч одоо шиний нэгийн урах нарыг харж тухайн жилийнхаа өнгө аясыг одоо шинжиж байдаг. Ийм яг онголцсон ийм онгот 3 толгой, яг 3 толгой дээр нь чулуун овоо осгоцсон байгаа. Аливаа улсын ард түмэн бол их ухаалаг ийм ард түмэн байдаг. Уламжлалж заншлаа бол байнга авч явдаг. Тийм учраас тэрийг бол онгот 3 толгойг нэрлэх нь зөв. Зарим улсууд бол 39 толгой гэдэг. За одоо сүүлийн үед 2003 онд Бурхан багшийн сэрэг дүр тэгээд 2006 оны 7 сарын 7-нд морин хур зохицол бүр байгуулчлаа. Энэ толгойг одоо сүүлийн үед Бурхантай толгой гэж их буруу нэрлэдэг байгаа. Жинхэнэ дэр нь давхар толгой гэж толгой бий. За бид Хонгор сумын төвөөс гараад явсаар Салхит баг руу ирж байна. Ер нь бол манай Хонгор сумын нутаг дэвсгэр өөрөө маш их байгалийн болон түүхийн үзэсгэлэн газрууд ихтэй юм. За Дархан уул аймгийн
хэмжээнд бол яг сумдаа өөр өөрсдийн дахилгатай уул аваа байдаг. Энэ сумын нутгийн ардууд олон 10 жилийн өмнөөс дахиж шүтэж ирсэн. Дархан сумын тэгтэл ноёо хонгор бол за их буурал бол за мөн өндөр найдаг. За энэ бол бидний анхны хоноглох газар маань Домогт Дүрс нарс юм. Сайхан байна. Эхний өдөр сайхан өнгөрлөө. За Дүрс нарс нь бол уучнаар Түшэт хаамгийн Эрдэнэ вангийн хошууны Хараа голын отго буюу Сэлэнг аймгийн Дархан сумын 9-р баг, одоогоор бол Дархан уул аймгийн Хонгор сумын Салхид багийн нутагт байдаг зурвасхан нарс байгаа. Одоо энэ бидний энэ ажид нь байж байгаа энэ салхитын урд талд байгаа Эрхэт уул гэж байгаа. Эрхэт уул гэдэг бол ерөөсөө яг энэ нутгийн одоо гол тахилга уйлдаг энэ газар. Одоо энэ нутагт бол үнэхээр тэр хүннүүчүүд бол манай эртний өмнөх үед амьдарч ирсэн юм байна гэж бодогдсон. Энэ аяллаа гайхалтай нэг зүйл нь гэвэл би Дархан хотод олон удаа ирж байсан ч гэсэн энэ хотын тухай тэр эртний түүхийг огт мэддэггүй байж. Харин өнөөдөр тэр эртний сонирхолтой түүхүүдийн зах зугаас нь мэдэж авч Дархан хотыг илүү их мэддэг болсондоо баяртай байна. Үзэсгэлэн тоомод Даянч лам нарын агуу гэх мэт гайхалтай газруудаараа явлаа. За Хонгор сумд бол их буурал уул байна. За мөн төмөртэй толгой бас дахиж жисэн юм зүйлүүд байдаг. Энэ Дархан уулын нэрнээс бол бас Дархан уул аймгийн нэр гарсан гэж үздэг. Ингээ 2008 онд бол их бод сурах шүтэнийг бол тэнд босгосон. Сайхан байна. Сайхан руу. Өнөөдөр сайхан өдөр байна шүү. Тийм ээ, үнэхээр сайхан. Нарлаг өдөр байна. Салхит багийн нутагт оршдог эрхий тайрхан ууланд гарна да. Тэр уулан дээр байгаа янз бүрийн ирээвэр хороо орхог новш материалыг цэвэрлэж тэнд сан тавьж тийм үйл ажиллагаа явуулна. Ер нь монголчууд эртээрээс оогдохдоо тэр ан амтан тэр хүн зон олныг сайхан амар молон байх талаас нь тэр газар орон дэлхий элбэг ургац царвин мал үүд өмнө олноороо өсөж өвчин зовлонгүй байхыг бэлэгчээж тэр нутгийнхаа уул ус авдгийг тахиж тэгээ төрийнхаа сүлдийг залж тэгээ тахилга үйлдэх ёстой юм. Одоо урлаа дамбарч 엄마 хумма хоо айга моготой сом домдомар өдөржин доор гүржи заржлаа малуга тэндэр чоди насууж тандаж сандгурсоо жүдэ шээ ялдас дандусндэ чэдэржнан тэндэр чоди насрон жодцэг гоохондоо дамждан дэрножоо самалва айге тэндэр чоди насужаадаг жанамдаа аваг дахид адаглал бүгдөө маш сайхан Монголд байлаа өмссөн бүгдөө идэ цагаа барьцсан будаагаа барьсан, арцаа барьсан. Тэгээд ороосоо гарахтаа ерөөсөө нар ургадаг зүгээсээ л овооныхоо зүг гардаг. Овооныхоо бүр бэлд машин дээрэг унаамалаа бэлд тавьж хагаад өөрөөсөө явган гарч тэр овоон дээр гардаг. Янз бүрийн одоо буруу босромог одоо янз бүрийн аригтаар суусан, тамиг дараад атсан тийм усуудыг гаргадаг тийм цаашилтай байсан. Овоо олгоны билээс чулуу аваад овооныхоо орой дээр овоо маш их өндөр болж овооныхоо хэмжээгээр ард түмний амьдрал дээшээ дэвжиж лондэ хямрал өөдөө байж лаалаа унгаар үргэлж ивэдэг юм аа. Ер нь доотлоос нь эхлээл чулуугаа аваад овооны ихэн тандаа олцсон ихэн мандаа гэл тэгэл ерөөсөө майн мэгзэм тарина уншаал тэгэл өөрийнхөө биенээс хөл саргаал тэгэл очтол ерөөсөө би их амараа болоо тэр нутгийн уулаас авдаг юу бид нар бүгд хүлээгээд авсан байдаг. Омаа заржлаа маа лөөмөд гончсон хандаа жижиг урлаач дэгваад жид ялхаа шивдэг да рэдгэлж жаа майли хоо задрж жаа зэвэ мэтэг зэрмаач одоо шин зузан ураад игэ монсолдор маач доор вачи нэлдээ одоо жоо чүшсэн нэмэр нажаарал
Хуучны нэгэн домогт эрдэм чадал төгс нэгэн хуврах хүн ууланд явж байгаад эрхэн гэж гинэ. Өглөөнөөс орой хүртэл хайгаад олсонгүй тул ойролцоох айлд ирж хоногосон нь ээж охин хоёрыг байв. Гэтэл шөнө нь өнөөх хувраг нэгэн зүүдлэв. Тэдний гэрийн тооноор 21 дарих цувран орж ирээд гэрийнхэн хоймор машид үзэсгэлэнтэйгээр залран байна гэж зүүдэлжээ. Хувраг өглөөс ирээд зүүдээ их охин хоёрт ярьж өгчхөд гарахтаа би барьж явсан эрхээ танай урт хайрханд гээчгээд хайгаад олсонгүй билээ. Миний эрхээ гээсэн уулыг эрхэт хайрхан уул гэж дуудаж байгаарай гэж загсан гэдэг. Лам дундны орчин бол одоо яг эрхтээ уулын Ёроол орчин Улаанбаатар Сүхбаатарын төмөр зам гарч байгаа. Төмөр зам харааголоо эрэг хоёрын яг голд одоо хүртэл ширгээгүй жижигхэн дугуй хонхор дотор тогтмол ус байж байгаа. Доошоо суусан мөртөл одоо бүр огт хураашдгүй байн густай байдаг. Энэ лам дундын гэдэг хүн төвд нутгаас ирж манай энэ нутагт суурьж ном уншиж байсан нэг тийм лам үеийн гэсэн. Одоо тэр Галдан башхны түүхтэй холбоотойгоор бодоход 1890-ад оны үед амьдарч байсан шиг байна. Тэгээ их номтой энэ нутгийн бодохгүй бүр өөр нутгаас хүн үрж одоо засал масал хийлэгдэг тийм айхтар номтой хүн байсан юм лээ. Бүр сүлд одоо саяхан хүртэл 50-аад он хүртэл манай нутгийн ардуу тэр нуурынхын уснаас одоо хувийн саваар отгож авчираад өөрсдийнхөө нөгөө бүлдэг айрган дээр хийж бүлээд л тэгээд тоон ирэхэд бол архи нэг чанга гардаг. Айрган ч ихсэн чанга гардаг. Тийм байсан юм гэсэн. Тэгээд тэргээр нь тэр лам дондны аршаа ингэж нэрлсэн. Хоёр дахь өдөр шинэ өдөр эхэлж байна да. Шинэ надад явж. Анхныхаа нутгаар яваад үзээгүй газар зөндөө байна. Бүгдийг үзээд хол явах шаардлага алга ихний ээлжинд бол. Яагаад дүрс нарс гэдгийн бэхтэй зэрэг одоо хүртэл манай нутгийн ард түмний дунд домог болон яригдсан яригдж ирсэн зүйл гэдгийг 1694-95 оны орчим Галдан башхт хаан өндөр гэгээн зан узар Төшөө тан Чахуун дорж эртээ хамтарч Манжин эсрэг тэмцэнэ гэсэн амлалтын гадаа Чахуун дорж ноён зэрэгээ аваад Манжин талд урвсан учраас тэднээс хариу нэхэж ирсэн. Энэ үед бол Чахуун дорж ноён өндөр гэгээн зан узар эдний нутагт байгаагүй. Ойртож ирсэн Галдан башхт хаан зэрэгээ ойртуул ирснийхээ үе дээр нааш нь элч хийлгээж за бидний өдөөс сэргийлсэн байна уу? Аюул учрах юм байна уу? Үзэж ир гэж туршуул явуулсан байдаг. Тэд нар манай нутагт ойрхон ирээд өндөр уулан дээрээс гараад дурандаж харахад бол асар олон зэрэг шивэлчихсэн. Энд тентгүй гал утгын гал асаачсан. Хоолж байгаа, цайлж байгаа болтой утаа боргилж харагдсан гэж байна. Нутгийн ард түмэн энэ аюул учрах нь гэдгийг урьдчилж мэдээд нарсны хажууд байгаа эрх туулын өвөрт нутгалж исэн, төвдөөс ирсэн лам дондон гэж хүн байсан гэж байна. Тэр хүнээс одоо аврал гуйсан гэж байна. Тэгээ тэр цэргүүдэд тэр энэ их нарс чинь асар олон цэрэг шивэлчихсэн юм шиг харагдсан. Тэр Галдан башхт хаан бүх юмдж байна. Бүхэл бүтэн ой нарс хүн хоёрыг одоо ялгаж хардггүй мөг загинж байсан гэсэн. Тэрнээс одоо энэ ард түмэн болохтой зэрэг энэ олон цэргийн дүрс болж харагдаж биднийг аварсан энэ нарсандаа их баярлсан байгаа. Одоо тэгээ тэр өөрсдөө хамгаалсан тэр лам донд нь ч гэсэн их баярлж байсан. Зуны тэргүүн сарын шөнийн 15 аяллаа маань 2 дахь өдөр. Бид энэхүү бэлэгт сайн өдөр явсаар Дархуул аймгийн анхны хід болох Хараагийн Дарих ламын хідийн хуучин төөрөн дээр ирсэн юм. Хараагийн Дарих ламын гэцэг даржээлээ хэдэн Хараагийн Дарих ламын санаачлагаар 1800-аад оны үед байгуулагдсан гэж байна. За энэ бол одоо бидэнд мэдгэж байгаа мэдээнээс үзэхэд бол за 2 дахь одоо байгуулсан хід нэ. Анх бол одоо яг модон хід одоо бидний замд өнгөрсөн тэр суурга толгой гэдгийн өрт байсан гэдгийг. Одоо энд байсал гэж болохоос яг тэр одоо чулуун төөрмөр сайн мэддэхгүй жоохон хонхор тийм газар байгаа. Богдоос одоо тамхтаад зөвшөөрөл үндэгэ авсан ийм хід байжээ. За ер нь бол буддийн шашны юм бол 10 ухаанаар төгс мэрэгжил эзэмшүүлсэн юм лам хуврагуудтай юм хүрээ том хүрээ хід байсан байна. Тэндээс бол 1910-ад оны үед нааш нь нүүлгэж энэ найдаг хайрхан уулын өрт шилжүүлж барьсан. Одоо сүүлийн Дарих лам. Бовод орж буюу Чойжин ванчиг гэдэг одоо хоёр нэртэй шүү дээ. Жанжин Сүхбаатарын хэлсэн үг тэр өчиг захидлын номон дээр бол
Дархламд нь Чойживанчд бичсэн захидал гэж баярлсан тийм захидал байдгийг. Харагийн дарихийн хийдийн хуучин дүүрэн дээр судлаач эрдэмтэд олон жил судалгаа хийж мөн тэр үед тус хийдэд шавлан сууж байсан лам хуургуудыг олж уулзнаар хийдийн бүтэц зохион байгуулалтыг харуулсан бүдүүч зурагтай болсон байна. Тус зураг нь Дархан сумын нутаг дэвсгэр дээр орших одоогийн Харагийн дарихийн гизэг даржаалын хийдэд хадгалагдаж байдаг юм байна. Их том мэдээ бас 80-ыг өрч хэрэм метрийн хэмжээний талбай бүхий хашаа хэрэм хашаатай хэрэм хашаан дотроо одоо цогчин дуган оролцуулаад 7 тийм жижигхэн хийдтэй. Хэрмийн хашааныхаа гадна өвөр талдаа болохтой зэрэг 4 аймгийн тацантай. Нэлээд том байд. 1937 оны их хэлмэгдүүлэлтийн үеэр Харагийн дарих ламын хийдийг нурааж улмаар 1990 оны морь жилийн зуны ихэнх сарын шөнийн 15-нд Дархан сумын нутагт хашхүү тэргүүтэй 11 ламтайгаар буцааж сэргээжээ. Хуучин бол дарих лам боржин чулуун тийм бод сурав бүтээсэн гэж энэ түүх номон дээр байж байгаа. Тэрнийхэн дагуу л одоо бид номын ёсны дагуу ийм доороо сүмтэй дээр бод сурахтай эрдний чимэгтэй ийм бод сурах бүтээсэн гэдэг. Харагийн дарих лам буюу Бавууд орчин өрөн Орос, Манж, Хятад хэлтэй, богд гигантэнтэй хувийн харилцаа сайтай, мөн төрийн албан зүтгэж ардын хувьсгалд өөрийн хувь нэмрийг оруулж явсан нэгэн гэдэг. Одоо богд хаант Монгол улсын доод торол цуудалтай. Жанжин Сүхбаатартай хоёулаа доод торол цуудаг гэсэн тэгээ их татна байсан. Гамин чин хүрээг эзлээд одоо нөлөө өгөх улсуудыг хорж барахдаа дандаа дээд доод торлынхныг барьж харсан байдгийн. Тэгэхэд өдөө нутагтаа гараад ирсэн байсан дарих ламыг эндээс нь баривчилж яваач мөн одоо богд гэгэний гэрт нь хариад бусдад Датанбаатар, Магсар Жуна, Вандаван, Намдасрээд нартай зүг нэг шоронд орж ирсэн. Ерөнхийдөө Гэмбэрийн чунгуун дуртгал номон дээр байдаг юм л. Харагийн дарих лам Бавууд орч миний багш. Миний нэрийг Эренчин дорж гэж өгч ирсэн юм аа. Надад нэр харилсан багш. Дээрээс нь итгэл гандан лавч ламаадан гэж ном юмсан гэсэн юм. Номын багш юм аа гэж дуртгал дээр бичсэн байт юм лээ. Манай Дархан нутаг үнэхээр эртний сайхан төвөгтэй ийм нутаг. Тэгэхээр аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас бид нар одоо Дархан нутгаа судлах энэ тал дээр бас тодорхой шийдвэрүүд гаргаад за үүнийг манай Дарханы ард түмэн дээр дотор манай Дарханы залуучууд сайхан дэмжиж ийм сайхан арга хэмжээ явуулж байгаад баяртай байна. Сүүлийн 20 жилд бид нар Дархан хоттой энэ Харагийн дарихийн гизэг даржаалын хийдийн үйл ажиллагааг яг явуулж байгаад өнөөдөр энд сувраг нээж байна. Тэгвэл бид нар түүх дурсгалт газараа бас энэ хийдээ босгох ийм одоо сайхан ирээдүйн эхлэл тавьж байна. Аяллын баг 2 дахь өдрөө салхид багийн үзэсгэлэнт дүрс нарсаас хөдлөөд Харагийн дарих ламын хийдийн хуучин төөрөн дээр ирсэн. Тэндээс хөдлөөд бид хавцал хэмээх бас нэгэн байгалийн үзэсгэлэн тогтцтой газар руу очихоор явж байна. За одоо юу байна уу? Дэлийн хүн дээрээ төрөлдсөн. Энд яасан юу болсон? Тэгээ сайлдаг юм байхгүй болсон. Сайл ирзэн жигэж үзэн. За сүүлийн үед манай дарханчууд заримдаа ярьдаг бид дарханд одоо гадаадын найз нөхдөд авчираад гадаадын жуулчд ирэхээр үзэж харах юм байхгүй гэдэг. Бид ингэж судлаад олон газар байна гэдгийг тогтоосоо. За Дархан нутаг маань өөрөө байгалийн үзэсгэлэнт сайхан газрууд ихтэй. За тухайлбал Орхон, Ерөө, Харааголын айс ав газрууд, Зулцгийн гол, Дүрс, Нарс, Хавцал гэх мэт одоо энд бол хэлж болохгүй олон сайхан байгалийн үзэсгэлэнт тийм газруудтай. Байгалийн унган сайхан энэ төрх. Энэ байгалийн үзэсгэлэнт газруудаа бол хүүхэд залуучууд бидний хувьд бол хойч үедээ үлдээх нь бол хамгийн чухал. Дархан нутгийн айс ав газраар оршиж буй энэхүү байгалийн үзэсгэлэн тогтцтой газруудыг аялал жуулчлалын төвлөрсөн газрууд болон хөгжүүлж, улмаар төрөл бүрийн байгалийн экологийн амтан ургамал ажиглах, эрвээхэн шувуу ажиглах, загасчлах, завиар аялах гэх мэт олон төрлөөр аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой юм гэж мэргэжилтнүүд үзэж байна.
За их хааны Дархан нутгаар хөтөлбөрт оролцсны хувьд бол миний хувьд эндээс нэг чухал зүйлийг олж харсан. За энд юу вэ гэхээр бол Дархан уул аймаг маань өөрөө аялал жуулчлалын маш том юм төлөхөц бааз суурь байж болох юм а гэдэг юм харагдаж байгаа. Энэ төвчүүлснээр ямар хуу ач холбогдолтой зүйл болох вэ гэхээр нэгдүгээрт ажлын байр нэмэгдэнэ. Хоёрдугаарт бол аялал жуулч төвчүүлнэ гэдэг маань өөрөө тэндээ одоо аялал жуулчлалаа хөгжүүлээд мөнгө босгож байгаа хүмүүс маань байгаль орчноо хайрлаж хамгаалдаг. Одоо дэлхийн ертөнцид бол ногоон экологи, ногоон орчин энэ усны асуудлыг их ярьж байна. Тэгэхээр бол Дархан уул аймаг маань бас юм чөлжилтийн бүс нутагт хамрагчаад байгаа. Энэ аялал жуулчлалыг хөгжүүлснээр эндээс олсон мөнгөө Дархан уул аймгийнхаа байгаль орчныг сайжруулах, өшөө одоо урмал амьтнаа нэмж тарих, ногоон орчноо нэмэх, байгаль усаа сайхан болгохын тал дээр бол энэ мөнгө маань эргэж орсноор бол байгалийн одоо унган төрхөөрөө байх эндээс олсон хөрөнгө мөнгөний асуудал маань эргээд тусалах юм болов гэж бодож байгаа. I think миний бодлоор иймэрхүү үзэсгэлэн газруудыг сайн хамгаалах хэрэгтэй гэж бодож байна. Дарханчууд өөрсдөө сайн ажиллаж эхийг бүтээснээр иймэрхүү газруудаа аялал жуулчлалын томоохон бүс болгож болох юм. Дотоодын гадаадын жуулчдыг татснаар тэндээс олох орлогыг нэмэгдүүлж Дархан уул аймгийн эдийн засгт сайнаар нөлөөлөх боломжтой гэж тэд мөн үзэж байлаа. За энэ хавцлын нэг 50 гаруй метр өндөртэй ийм орхон голын яг эрэг дагуу оршдог ийм хавцал хэмээх газар бид ирээд байна. Сайхан байгалийн тогтцтой өвөрмөц ийм сайхан байгальтай энэгээр одоо Монгол улсын хамгийн хэмжээгээр хамгийн урт гэж ярьдаг орхон гол маань урсж байна. За үүнээс гадна энэ орхонд манай Дарханы дэрэгдүр урсаад ирж байгаа хараа гол маань дутгадаг. Монгол улсын одоо ганц сэлэн бүрний дараа арах том голоос гадна Түшээгүн гэдэг цолтой ийм гол байна. Монгол цэргүүд ухарч яваад орхон голоороо гараад цаашаа ухарч явсан. За энэ үед орхон гол маань яг манжийн цэргүүд одоо тулаад ирэхэд үерэлсэн. За ингээд манжийн олон зуун мянган цэргүүд орхон голын усанд одоо үеж амь насаа алдсан. Одоо цэргийн эрхтэн дарга нар бол сүүлдээ энэ голыг ерөөсөө Түшээгүн гэдэг цол арьсан. За орхон гол маань урсаад сэлэн бүрэнтэй нийлж цаашаа байгаль нуур татахтыг та бүхэн мэдж байгаа. Хэрв та бүхэн Монголд айлчилж ирвэл хөдөөхээр гарахыг хүсвэл энд ирэх хэрэгтэй гэж зөвлөмөр байна. Энд гайхалтай байгальд заваар аялаж, загас барьж усан сэлж болох юм. Дархан бол миний очиж байсан газруудаас хамгийн сайхан байгальтай газруудын нэг гэж бодож байна. Та бүхэн үнийг харал та. Тэр чигээр л хевс дэвсчихсэн юм шиг ногоон. Би энд бүр мөнсөн үлдчихмээр байна шүү. Аримлын Дархан хотод тавтай морилно.